За сайн минь нуу намайг оюун эрдэнэ нэгдэг. Би 21 онд Pro Makeup студиод мэргэжлийн makeup артистаар суралцаад төгссөн. Тэгээд тэрнээс хойш ер нь бол 4 жил тасралтгүй артистаа хийгээд явж байгаа. За миний хувьд одоогоор юу н 15 дахь яшингийн Health and Beauty салонд явж байгаа. За намайг Лавг Сүрэнгийн уянга гэдэг. Дорнтой аймгийн Хоймор хотхон уянга салоныг 24 оны 12 сараас ажиллуулад одоо ингэ явж байна. Ер нь бол яг гоо сайхны мэргэжлийг сонгоод 12 дахь жилдээ явж байна. Сайн байна уу? Намайг анхцдаг охтой Наран Гэрэл гэдэг. Би 2017 онд үйлдвэр урлагийн Политехник коллежийг гоо сайханч мэргэжлэр төгссөн. Одоо 20 оноос хойш 5 жил тасралтгүй гоо сайхан makeup артистаар ажиллаж байна. Одоо Дорнтой аймгийн Хэрлэн бизнес төвийн өвж beauty салонд makeup артист болон гоо сайхнаар ажиллаж байгаа. Ер нь бол хамгийн анх яг гоо сайханчиг яг өөр дээрээ тулгуурлаж яг гоо сайханч одоо өөрөө маш их нэг өрсөлдөө батаг маш их нэг одоо үстэй тэр байдаг байсан учраас энэ мэргэжлийг яг сонгох болсон шалтгаан маань яг өөр дээр маань тулгуурлаж болж исэн. Makeup артистаар болохоор 10 жилдээ нэг дуулж бүжгэлдэг байсан, маш их тоглолтоор наашаа жишээ явдаг байсан учраас баг зэргийн хобби байдаг байсан. Тэгээд тэр маань л ер нь их тулгуурлаж одоо юу гэх юм энэ мэргэжлийг сонгоход хүргэсэн. Миний хувьд артистийн мэргэжлийг сонгох болсон шалтгаан маань манай найз маань нэг өдөр над руу чатчихэд найзаа чи ингээд нүрээ гоё бод өөрийнхөө нүрээ гоё нүрээ боддсон юм чинь найзаагаа нүрийг нэг ингээд найз нэг хоноорынхаа маа одоо монтажны зургийг авах гэдэг юм чи ингээд өөрийнхөө нүрийг тажиг боддсон юм чинь найзаагаа нэг бодоод өгөөч гэгээд хийсний найз маань бичиж таажсан. Тэгсэн би за найз нь журыг чадахгүй байхдаа гэд би тэгтээ нөгөө найзтай ажиллах юм ингээд яах надаас ингээд юм гоох юм уу эсвэл туслалцаа яахт нь заавал ингээд ер нь бол туслах тэгэж тэгэх дуртай байхгүй юу. Тэгэл найзаагаа тэгэж хэлэхдээ за юу ч гэсэн чадахгүй ч гэсэн юу ч гэсэн очиод будахад үзье. Тэгэл очиод будаад өгсөн. Тэгсэн чинь өөрт нь амар их таалагдсан. Тэгээд би ч гэсэн бас тэр яг нэг өөрт нь ингээд таалагдсан найзаагаа тэгэж өөрт нь таалагдсан мэдрэмжийг одоо хараад гоё санагдаад. Тэгээд тэрнээс хойш ер нь анх тэгэж юмд сургалтанд бүртгүүлэх болсон шалтгаан байна. Ер нь гэхдээ анх сонгохдоо жоохон мэрэгжил сонголтгүй жоохон эвгүй нөгөө толгомдсон л та. Тэгээд өсчин болох уу гоо сайханчлах уу гэж байгаад ер нь гоо сайханч айгүй олон тишээ хувирдаг тий. Айгүй олон нөгөө ингээд салаалаад makeup сормоо сумас гэл болж олдог болохоор ер нь гоо сайхан гоё юм байна. Хүмүүсийг дандаа гоё баяр хөөртэй гоё тод гэлсэн байлгахгүй хүмүүс гэл. Makeup artist гэдэг чинь гоё шүү дээ. Хүмүүсийг гоё өөрчлөлт өгөөд өөртөө ихтэй болгох дүр төрхийг бүтээж явж байгаа. Бүтээд өөртөө айгүй гоё өөртөө ихтэй хүмүүс гарч яхад мөртлөлт дуртай. Ер нь тэгэл тэрнээсээ сэтгэл ханамж айгүй сайн өндөр аваад дуртай болсон доо. Манай мэргэжил чинь бас нөгөө нэг ачаал ихтэй үедээ хэцүү шүү дээ 12 сар. Тэгээ баяр ёслолын үеэр жоохон ачаал ихтэй хэцүү. Тэнгүүд тэндээсээ ер нь бол жоохон шантарч ирж байгаа л хүмүүс маань амар гоё сэтгэл хангалуун өөхстэй гоё болчлоо. Тэглээ баярлаа гэж ирэнгүүд нь нөгөө ядарсан сэтгэл маань бүр яллаа айгүй гоё урам аваад би өшөө энэс сайн хичээх хэрэгтэй мэн хүмүүсийг өшөө гоё болгох хэрэгтэй мэн л гэж бодоод шийддэг. Мэргэжлийн маань хамгийн гоё нь гэвэл ер нь бол эмэгтэй хүн болохоор өөр юм гоо үзэсгэлэнтэй өөр царайны төрх нь яг хүн болгоны төрхөнд нэг тийм гоё юм байдаг. Тэрийгээ тэгээд нэг зарим эмэгтэйчүүд маань мэддэггүй. Тэрийг нь одоо артист нэг өөрийнхөө ур чадвар мэдрэмжээрээ хүний өөрийнх нь хамгийн үзэсгэлэнтэй хувилбарыг гэрэлтүүлж чаддаг. Тийм өөртөө итгэл урам зориг өгч чаддаг мэргэжил гэж боддог. Ер нь бол нэг яг makeup дээр ингэж ярих юм бол будаггүй эмэгтэй хүн хөөх идэж будагтай эмэгтэй хүн хүчрхэг гэж ярьдаг. Яг тэрэн дээр тулгуурлаад айгуу гоё юм хөөрхөн эмэгтэйчүүдийг хүчрхэг болгож байгаад амар баяртай байдаг. Ер нь бол яг юм одоо хүнд тал гэж бол байхгүй. Мэдээж бидний өөрсдийн маань сонгож, дуурлаж, хайрлаж хийж байгаа мэргэжил учраас тэрийг хүнд гэж харах юм бол бид нэр цаашаа мэдээж явахгүй мэргэжлээрээ тэр дуртай хийдэг.
шантрах үе бол байдаг ч гэсэндээ тэрийгэ даван тулаад урагшаа явахыг хичээдэг. Хормын бодолд одоо тайзны бодолд тэр талууд руугаа явах төлөв ажилладаг. Стеж графити бид нар бол мэдээ сурсан ч гэсэндээ яг нэг дагнж бол ажиллаж байгаа. За миний хувьд бол ер нь л залуу артист. Тэгээд өмнө ерөөсөө тэмцээн уралдаанд ерөөсөө орж байгаагүй. Одоо 5 сарын 20-нд нөгөө манай аймагт зүүн бүсийн гоо сайханчдын тэмцээн болж байгаа юм билээ. Миний хувьд тэгээд одоо тэмцээндээ бэлдээд бэлтгэлтэй орцсон явж байгаа. За тэгээд юу нэг энэ тэмцээнийг ер нь бол юу нэг ур чадвараа гаргах эсвэл бас юм бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх тийм гоё боломж гэж харж байгаа. Тэгээд илүү их гоё туршлага хоримтлуулах, илүү их юм суралцах байх гэж бодож байна. Тэгээ бусад оролцогч нартаа, бусад аймагаас ирэх оролцогчдоо, аймгийнхаа оролцогчдоо бүгдэнд амжилт хүсье. Өмнө нь бол тэмцээн уралдаанд бол орж байгаагүй. Гэхдээ яг нэг тодорхой хэмжээнд бол бэлтжижсэн. Тэгээд юуны одоо юу яар гэрийн одоо нэг асуудлаас болоод орж таагүй. Бэлтжижсэн. Одоо л нэг Дорнот аймагт болж байгаа зүүн бүсийн тэмцээн гэж нэрлэж байгаа ч гэсэндээ 21 аймагтаа болж байгаа тэмцээн болохоор биднэрт маш их давуу тал болж байгаа учраас орно. Бэлтгэл бол хангадаад явж байгаа. Өмнө нь болохоор оюутан байхдаа л алтай хайж, ураа хайж гээл тэгээд нөгөө нэг олон улсын эрхүү мэрхүүгээ явж исэн л та. Гэтэ тэрнээс хойш тэмцээнд ороогүй бас 5-6 жил болсон байна тий. Тэнгүүд одоо яг Дорнот аймагтаа болж байгаа гэдэг утгаараа аюу их тогтолтой байгаа. Тэгээд аймагт болж байгаа юм чи ер нь ороод үзье тэгээд аймгийнхаа артистуудтай нийлээд нөгөө нэг санаа нэгтгээд бүгдээрээ яг тий хурд хүч авахсан ба өөртөөхөө чадах бүх нэрээ ингээд өрсөлдөн гэдэгт ер нь аюу их баяртай байгаа. Бусад мейкап артистуудаа бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ бэлтгэлээ сайн гарайл гэж хэлцгээе да.